You guys, мен бүр сая ингээд өнөөдөр бичлэгт тавтамал тэд маш муухай тийм мэдээ дуулахаар боллоо. Уул нь би өөрөө тийм яг ингээд бичлэг нас болоо гэж гисэн гэд та бүхэндээ ингээд сонирдуулах тийм маягаар бичлэг хийж байгаа. Эндээс олж би аккаунтаа чалж магадгүй л дээ. Гэхдээ та мэдээсээ та бүх хэдхэмнүүдийг надад зарцуулчих гэсэн. За мен тэгээд TikTok руу орлоо. Ингээд хүмүүсийн хүсэл ингээд үзэж яах нь ингээд TikTok дээр бла бла гэд имэрэдтэй сийхээр мен өөрөө шалгаж үзэх гээд тэгээд тэгсэн чинь нэр үнэхээр тийм байт юм. За мен юу ч TikTok орлоо гэсэн. Тэгээд хэвлээ TikTok-ийн search хэсэг дээр та бүхэн хэвцгээс мэдчихэж байгаа бах. Тэрэн дээр болохоор мен яг хадалт авахсантай биш бас ингээд бастай адилхан та бүхэн ингээд хэлхий ингээд өөрөө өнцгөөс өөрөө ямар үзэл бодолтой байгаа хэлэхээр боллоо. Тэгээд та ямар ч TikTok дээр ингээд ямар ч хамаагүй Монгол усыг бичиж үзгээд гэсэн. Тэгээд бичиж үзсэн байна. Одоо жишээл одоо шинэ ч юм уу. Тэр надаа сайн биш байна. Атлах юм аа. Энэ гэсэн. Надаа ийм юмнууд гарч ирж байна. Энийг хүүхдүүд үзэж байгаа байх гэж би боддог тийм. Одоо манай би өнөөдөр энэ талаар ийм балер бичлэг хийж байгаа. Ийм садарсан уурчлалт та биш. Яг тийм бичлэг хийж байгаа гэхээр ингээд өнөөдөр эдит хийх гээд за чимээн юугаар эдит хийх гэж гэдэг тийм. За ойлголоо анда байж байгаа. Хийж аваад мангас дэлгүүр чадраа яаж тэг байж гэдэг. Тэгээд мань ингээд TikTok ингээд оруулсан байсан байхгүй. Тэгээд би тэр ингээд ургуутсаар эдит хийх гээд тэг яасан ч яг ийм үсг ингээд дарсан байсан зүгээс. Ийм юм гарч ирж байгаа байхгүй. Энэ яг юу вэ? Энд бол нэрээ хүүхдүүд чиглэлд хийж оролцож байгаа аав ээжүүдтэй хүүхдүүдийн хавцыг хэрэгтэй гоншлогч байгаа яг иймэрхүү юмнуудыг шалгамаар байна. Энэ TikTok-ийн бас амар тийм бодохгүй биш юу гэвэл иймэрхүү бичлээд ингээд иймэрхүү юмнууд дээр ингээд хяналт тавьж болдгоо мó гэж би бодоод хяналт тавьж болдгоо батагт бодсон. Тэгт амар энийг бол мань өөр ингэж хэд ингээд хайж үз. Хай гэж бодоод тэгсэн мөртлөө амар муухасан тацсахгүй. Үсээ би хайж чадахгүй шүү дээ. Тийм юм гарч ирж байгаа байхгүй. Амар муухай. Ингээд хахад бол ингээл юм гарч ирж байгаа. Одоо энэ одоо ингээл хайхад бол ингээл юм гарч ирж шүү дээ. Гарч ирж шүү дээ. Энэ дээр бол яг тийм юм гарч ирж байгаа юм ойлгохгүй байна. Энэ яг ингээд нэмэх 18 тал руу хандсан платформ болов гэж бодлоо. Тэгтэл арай үгүй баха. Үгүй л тээ. Ийм л нэмэх 18 тал руу хандсан сайт баг гэж бодлоо. За яхад үзүүл юу гарч ирдээ. Мэдгүй. Бүүмэд. Тэр бол шүмжлэх зүйл бол TikTok ингээд юмрхан дээр хяналт тавьмаар байна гэж би хүсэж байгаа байхгүй юу. Миний хувийн үзэл бодлоос л ингээд иймэрхүү юм сурталчлаад гээд та тэгж магадгүй байх. Тэгээд TikTok-ийн иймэрхүү юм хайж байгаа хүмүүстүүдийг бандаач блок хиймээр байна. Мань хүртэл юм садарсан сурталчлаад хүүхдүүд өөр юу вэ? Садарсан сурталчлаад хүүхдүүд үзэж юу яах вэ guys? Үзэж хүмүүс байж магадгүй.
Тэр тэгээ хайвал юу гэж тийм бүх мэдээст. Та тэгэл та бүхэн эцэгчүүдтэй бас хандж хэлэхэд бол ах нараа их аав ээжүүдтэй хүүхдүүдийнхээ TikTok байвал хүүхдүүдийнхээ TikTok-ыг сайн шалгаарай guys. Амар асуудалтай. Google аккаунтын шалга. Орсон бүх сайт history гэж харж болтой шүү дээ. Тэг тэдний сайн шалга. Ах их нарч ялгаагүй. Найзууд нь зүг цам руу хүртэл зааж зөвл би үртэл сайн найз байгаа баахан гэж олсон. За тэгээд сэтэмэнтүүдийг минь зөвлөд үзээд тэгээд өөртөө хам мэдтэйгээс тэгээд би сууггүй болж магадгүй бах. За бай. Тэгээс тэгээд хэдүүлээ дараа хэмжлэгээр уулзсан юм гэж найдаа.